Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий дээр 1.3 тэрбум хүн, өөрөөр хэлбэл 6 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байна. Харин Монголд хөгжлийн бэрхшээлтэй 107 мянган гаруй иргэн бүртгэгдсэн байдаг. Гэрээс гарах нь хүмүүсийн хувьд энгийн өдөр тутмын үйлдэл бөгөөд харин зарим хүмүүсийн хувьд энэ нь том сорил бэрхшээл болдог. Тиймээс бид хүн бүрт ижил тэгш хүртээмжийг олгохын тулд гэрээсээ гарцгай төслийг хэрэгжүүлэх гэж байна. Нэгдүгээрт нийтийн тээвэр дээр. Хүртээмж гэдэг бол хүн бүр ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр наснууд, хүүхэдтэй болон жирэмсэн хүмүүс мэдээлэл, орчин, тээврийг тэгш хүртээмжтэй авах боломж юм а. Нэгдүгээрт нийтийн тээвэр дээр. Автобусны буудлууд дээр тэрэгэнцэртэй иргэдэд зориулсан тусгай зогсох бүс, тэмдэглэгээтэй цэг байгуулна. Ингэснээр жолооч тухайн зорчигчийг тод харж рампа буулгах боломжтой, зөв зайд аюулгүй зогсох боломжтой. Мөн автобус баазын жолооч нарт тэрэгэнцэртэй иргэнийг зөв суулгах богино сургалт орсноор хүртээмжийг илүү тэлэх боломжтой. Бид энэ боломжийг хоёр чиглэлд боддоор хэрэгжүүлэхийг зорж байна. За хоёрдугаарт хөгжил бол хүртээмж гэдэг урайндор бид нар бүх үйл ажиллагаа, нийгмийн бүх үйлчилгээ, зорчих бүх зам талбайг бүгднийг хүртээмжлэх болох хэрэгтэй байгаа. Гэхдээ энийг хүн болгонд ойлгуулахын тулд бидний зүгээс хийж чадах хамгийн чухал зүйл бол баярлахдаа бид нар хүртээмжийг бодож баярлая гэдэг байгаа. Тэгээ энэ хүрээнд юу ажиллах вэ гэхээр энэ 26 онд тэгдэх бүх наадам, олон хүмүүс цуглуулдаг бүх баяр ёслолын арга хэмжээгээ хүртээмжтэй болох хэрэгтэй гэж ийм санаачлагыг бас гаргамаар байна. Улсын баяр наадам болон аймагуудын наадмаар хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, жирэмсэн, нялх хүүхэдтэй хүмүүс зориулсан тусгай асар ажилуулна. Энд амрах суудал, сүүдрвч, уух ус, чиглүүлэх тусламж, хүүхэд хураалах хэсэг гээд бүгд нэг дор байна. Монголчууд бид нар наадмаараа бүгдээрээ төв талбайдаа цуглараад аймаг орон нутагч гэсэн ялгаагүй бүгд хамгийн гол хувцас өмсөөд сайхан хоолоо яаж идээд бүхэн барилдаанаа үзээд хурдан морь уралдуулаад за ингээд мэрэгэн харваачтай харж ингэж баясдаг. Гэтэл яг энэ наадмын арга хэмжээний үеэр та ер нь хэрэг тэрэгэнцтэй хүмүүс харж исэн бэ? Хэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр дунд явж байгааг ер нь харж исэн бэ? Тэгэхээр эдгээр хүмүүс ч гэсэн адилхан бид нартай адилхан нэг улсын иргэд баярлах хэрэгтэй. Гэтэл энэ дээр гол асуудал нь юу байдаг вэ гэхээр жоохон ингэж явж оочрлж байгаад амарч суух газар байхгүй. За эсвэл хит нөгөө халуун зуны хамгийн халуун өдрүүд байдаг учраас наршдаг нарлах сэрүүцэх газар байдгүй. Тэр сэрүүцэх орчинд нь дандаа төлбөртэйгээр мөнгөдлөхгүй бол орох боломжгүй ийм зохион байгуулалтаар олон жил баярлаж наадамлаж ирсэн. Тэгэхээр энэ удаагийн наадмаар бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, бага насны 0-3 настай хүүхэдтэй ээж аав нар, за тэгээд ахмад настай хүмүүсээ баярлсан ч нэг юм ядраачихгүй шиг эсвэл нэмж бэртэж гэмтүүлэхгүй шиг ийм зохион байгуулалтыг бас наадмаараа хийцгээе гэсэн ийм уриалгыг төвшүүлж байна. Наадмын баярыг хүмүүр тайван, аюулгүй, саадгүй үүсэх боломж нэмэгдэнэ. Наадам бол хүн бүрийн баяр. Тэгэхээр гэрээсээ гарцгай төслөөр хамтдаа гэрээсээ саадгүй гарах боломжийг нэмцгээе. Гэрээсээ гарцгай.